Орон дөрвийн эрхэм үзэгчтэй улс төрчин манлайлагч телевизийн зорилт төслийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань хамтран хөтлөгчөөр манай Ганабел институцийн захирал за мөн манай төслийн шилдэг 30 оролцогчийн маань ган долгоор оролцож байна. За энэ юм хамтран хөтлөж байгаад баярлалаа. Сайн байцгаана уу, энэ арай мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг Вашингтон хотоос хүргэж аваад их баяртай. Мөн Эрдэнэ олцтойгоо хамт хөтлөж байгаа баяртай. Баярлалаа. Тэгэхээр яг ган долгоор бид хоёр бол яг одоо Абрахам Линкольн буюу бидний сайн мэдгээр Америкийн 16 дахь хэлэгч Линкольны бунхан дотор яг түүний одоо гэрэл төшөөний өмнөөс энэ хүний нэвтрүүлгийг хүргэж байна. За хоёулаа нэгэн зүйлийг тодорхой хэлье. Юу гэхээр манай төслийн 30 оролцогчд маань маш идэвхтэйгээр маш их хилцүүлэг хийж байна. За өөрөөр хувьд бол хамгийн одоо онцлогчтой зүйл юу болж байна? Хөтөлбөрийн хүрээнд олон сайхан хилцүүлгүүдийг хийсэн. Тэгээд бид нар бас төрийн департамент дээр очлоо. Тэнд бас хүний нөөцийн тэр бодлогоо яаж баримталж байна, яаж тэр мэрэт тогтолцоог хэрэгжүүлж байгаа талаар их сайхан одоо хилцүүлгийг өрнүүлсэн сурч авах юмнууд их байлаа. За ингээд хоёул өнөөдрийнх нь нэвтрүүлгийг эхлэе. Та бүхэн маань манай нэвтрүүлгийг тухсан сууж таалан үзнэ үү? Нэвтрүүлэгтээ бидэнтэй хамт байгаарай. За баярлалаа. Улс төрчин манлайлагч төслийн 4-р шатанд шалгарч үлдсэн 30 оролцогчийн Америк нэгдсэн улс дахь тусгай хөтөлбөрийн сургалт 2 дахь 7 хоногт үргэлжилж байна. Энэ өдрийн лекцийн сэдэв Америк нэгдсэн улсын Конгрессийн 2 танхим буюу Сенат төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны тухай. За төслийн хамтран зохион байгуулагч EBI хүрээлэнгээс урагдсан энэ удаагийн багш Стивен Релогийн хувьд Сенатын 3 гишүүнтэй PR олон нийтийн харилцааны чиглэлээр хамтран ажиллаж эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засгийн салбараар за сенатор хилцэгдэх олон хуулийн боловсруулалтанд ажиллаж байжээ. Мөн шинээр гарч ирж байгаа олон компани сурталчилгааны компанид ажлыг удирдан зохион байгуулж, дэлхийн хамгийн хүчирхэг сүлжээ бизнесийн нэг Walmart-ийн ахлах зөвлөх өмгөөлөгчөөрч ажиллаж байсан туршлагатай нэг юм байна. Very good question. So in the Senate, it's called the top guy is called the Senate Majority Leader. Each party, because there's two parties, Democrats and Republicans, each of them have a leader. But the majority is who has the majority of senators. Whichever party has the majority of senators is called the majority. Sorry to be repetitive. And then whichever party has the minority is called the minority. So the leader of the majority is called the majority leader. Манайд нөгөө цөөнх олонх гэх байдаг шүү дээ. Цөөнх олонх аль аль нь бол Democrat, Republican гэж хуваацсан байгаа. Democrat, Republican хоёр нь аль аль нь бол даргатай. Олонх болсных нь бол даргана гэж явж байгаа. His number one power is to set the agenda. The difference you may have heard of from yesterday, the speaker has great ability not only to set the agenda, but then usually to pass the piece of legislation. And because you only need a simple majority in the House, you actually need 60 votes in the Senate. The majority leader can set the agenda, decide on what we're discussing, debating, and voting on. Хууль хэлцэх явцад Сенатын даргын үүрэг одоо ямар оролцоотой байдаг юм бэ? Яг энэ хууль хэлцэхдээ байнгын урлаараа хэлэлцээд Сенатаараа хэлэлцээд байнгын ороор шилжүүлээд буцаад хэлэлцэж байна уу? Байнгын хорон дээрээс шууд Сенатаараа хэлэлцэж хуулиа баталж байна уу? Аль нь вэ? So normally it goes to the committee. So it's the piece of legislation is considered by the Senate. The Senate majority leader actually sends it to the committee that's responsible. The committee passes it and then sends it to the full Senate. And then the full Senate votes on it. Улс төрчин манлайлагч төслийн оролцогч залуусын хувьд Америкийн улс төрчид Сенат төлөөлөгчийн танхимын гишүүдийн хариуцлага хамгийн багадаа 300 мянган хүн амыг төлөөлж байгаа гэхэд иргэд сонгогчтойгоо хэрхэн байнгын харилцаатай байдаг, хуралдаа суудаг эсэх, сонгуулийн сурталчилгаа намуудын улс төрийн хандив, сонгуулийн сурталчилгааны тайлан зэргийг хэрхэн гаргадаг талаар залуучууд маань дэлгэрүүлэн сонирхлоо. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Unilive үзүүлж байна.
Америкийн рок хөгжмийн домогт хамтлаг Eagles-ийн хотод Калифорниа, Tequila Sunrise, Espirito зэрэг сэтгэл хоногсон шилдэг дуунуудыг дахин сонсох алтан боломж ирлээ. Тоглолтод Shar Eric, Peace Avenue хамтлаг, дуучин Мэдгма, дуучин Оё, Fire хамтлагийн гитарчин Бэлгээ, соло гитарчин Atganар оролцсон. Dasprig Hi-Fi, Orange Records-ийн бүх салбаруудаар худалдааж байна. Зөвхөн Unitel-ийг хэрэглэгчид жижиг карта ашиглан тоглолтын дасбараа 20% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой. 3 дугаар сарын 8-нд Crocus Event Hall 19 цагаас уулзцгаая. Мөн Univision-ийн IPTV-гийн 88 дугаар суугаар шоу дамжуулан үзүүлэх болно. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Ган Хуйгийн Цэдэн Дамба. Төслийн талаарх мэдээлэл бол телевизээс харсан. Тэгээд сурчлагаа явуулж байсан. Бас ямар шоу болох юм бэ? Эхлээл бол ер нь анзаарах байсан л та. Тэгээд ер нь тоохгүй тий тэгээд явжсэн. Тэгжитэл бас найз нөхдүүдээс ийм шоу болох ч байгаа юм байна. Бас оролцуул яасан юм бэ гэсэн юм юмнууд ярьжсэн. Тэгээ өөрөө бас ажил төрөлхтэй байсан учраас бас анзаарахгүй явуулсан. Тэгээ сүүлд нь бас манай нутгийн нэг ах бас байдаг. Тэгээ нэгэн залуу хүн бас устарч явж байгаа хүн ер нь тэнд бас нэг устрын шоу болж байгаа юм чи ер нь өөрийгөө ер нь сориод үзээч. Тэгээ ер нь хаана байгаа ядаж мэдэж аваач. Чи бол эндээ суугаад ах бол одоо бол мэдэж чадчих болж чинь тий. Тийш очиод ядаж өөрийгөө нэг сорж үзүүл яасан юм бэ гэсэн юм саналтай байсан. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Ган Хуйгийн Цэдэн Дамба. Ер нь бол өнөөдрийн төвш явсан шалгууруудыг бол үгүй шүү дээ. Ямар ч бас харж байхад бол маш шударга ямар ч бас явж байгаа. Өөрийн гэсэн яг өрсөлдөөнтэй тэгшэрхийн боломжууд энэ дотор бол янз янзын залуучууд байж байгаа. Ямар нэг устрын харьяалаар бол харсан зүйл бол үнэхээр байхгүй гэдгийг бол нөр бардам бол хэлхийг хүсэж байна. Улс төр шинэ манлайлагч төслийн шилдэг оролцогч Ган Хуйгийн Цэдэн Дамба. Надад шийдэл байна. Үйлдвэржилт. Орчин үед улс орнууд хөгжлийн төвшнгөөр өөр хоорондоо өрсөлдөж хүчтэй нь хүчгүйгээ дарангуулдаг болоод байна. Цэрэг зэр зэвсгээрээ өрсөлдөг байсан цаг хоцрогдож эдийн засаг үйлдвэржилт хүн амын амжиргааны төвшнгөөрөө ялгархыг хичээх боллоо. Улс орнуудыг жишиж үзэх янз бүрийн арга байдагч орчин цагт нэгдсэн үндэсний байгууллагаас боловсруулсан хүний хөгжлийн индекс мөн өрсөлдөх чадварын индекс гэсэн судалгаануудыг олон улсын байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрч өөрсдийн бодлого үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэхүү аргачлалаар Монгол улс хөгжлийн төвшнгөөр дэлхийн 200 гаруй улс орноос дундаас хойш байранд байгаа нь бидэнд нэгийг сануулж байна. Монгол улс дотор аймагуудыг эренбэлэхэд Баянгор аймаг тогтмол хойгуур буюу 22 аймаг хотоос 19 дахь байранд жагсааж байгааг харахад харамсалтай. Хөгжлийн төвшин урагшлахгүй байгаа нь орон нутагт эрс өөрчлөлт шинжилэлт шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Аймаг орон нутагт үйлдвэрлэл хөгжихгүй, ажилгүйдэл буурахгүй, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарахгүй байгаад дүгнэлт хийж үзвэл томоохон үйлдвэржилтийн бодлого дутагдж байгаатай холбоотой. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төр засгаас олон ажлуудыг хийж байгаач орчин цагийн хөгжлийн хурдыг үүсэхгүй байгаа нь үнэн. Тиймээс орон нутаг бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх үүднээс төсвийн томоохон шинтгэл хийгдэж, төсвийн баггүй эрх мэдлийг өөрсдөд нь өгч орон нутгийн хөгжлийг шин шатанд гаргах алхам хийгдэж байна. Түүний нэг нь аймаг суманд хуваарлдаг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө юм. Энэ их үүсвэрээр дамжуулж их хэмжээний зээлийг орон нутгуудад тарааж байгаач сансан хэмжээнд хүрч үйлдвэрлэл хөгжиж ажлын байр нэмэгдээгүй л байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Ган Хуйгийн Цэдэн Дамба. Мэдээж тодорхой хэмжээр би өөр залуу цаашаа ахихыг бол мэдээж хүсэж байгаа. Улс төрийн дараагийн шатаар мэдээж алхахыг бол хүсэж байгаа. Тийм учраас хэвлэл мэдээллийн орон зай бол надад бас энэ бол нэг талаасаа хэрэгтэй байсан. Энэ өөрийнхөө үдэж байгаа, бодож байгаа, санаж байгаа зүйлийг орон нутгийн төвшөндөө ч юм уу юу гэдгийг 5-10 хүн 30 мянган хүн юм уу тийм ээ. Утгатаа бас нэг хэдхэн хүмүүстэй ингэ яриад тах нэг зүйл биш. Ерөөсөө явахгүй юм байна. Ер нь энийг бас үндэсний хэмжээнд ер нь өсөө бодлоо хүмүүстэй бас хуваалцах хэрэгтэй юм байна. Үнэхээр бас нийгэм чи өөрчлөлт, шинжилэлт бий хэрэгтэй болчиход байна гэдэг зүйлийг би өөрөө мэдэрч байгаа юм л та. Тийм учраас зүгээр ингээд яриад авах биш. Энэ хүмүүст ер нь хуваалцсан. Би ер нь зөв бодоод байгаа юм, буруу бодоод байгаа юм. Нэг ганцаараа бяцтгаа суугаад тах чинь нэг өөр тийм ээ. Тэрийг бас гаргаад олонтойгоо хуваалцаад суuna гэдэг бол маш чухал юм аа. Тэгээд 50-35 дугаартай Цэдэн Дамба маань илтгэлээ тавиад өөрийнхөө бас санаачлагыг шүүгч нартай, за бусад оролцогч нартай бас дуулах чад гараад ирлээ. Өөрийнхөө бодож исэн хэмжээнд энэ илтгэлээ бас тавьж чадав. Жохон түргэн ярьчлаа. Ерөнхийдөө гаргая гэсэн санаахаа бол илэрхийлж чадсан гэж бодож байна.
сонгон шалгуулалт маань Улаанбаатар хотын сонгон найрган дүүрэг 90 тагнд болсон. Тэгээ ингээ ирэхэд бол тэнд маш олон манай аймгаас ч гэсэн бас нэлээд олон залуучууд бас байсан. Бүсчилсэн учраас аймагудаас бас байсан. Хотын нийслэлийн залуучуудаас байсан. Маш олон шилдэг залуучууд харагдчихсан. Тэгээд эдгээр залуучуудын бас шийдвүүдийг ярьж байхад би бас хажууд нь сонсоо суучсан. Тэгээд бас үнэхээр бас энэ залуучууд зөв эрүүл зүйлийг зөндөө их ярьж юм да. Би юу н цаашдаа ер нь явах юм уу юм уу ер нь нэг үлэхэд бол тэгж бодож ирсэн. Ер нь за эрд ер нь багтах хүнд юм байна да гэсэн бодол төрж исэн. За миний сэдв бол үйлдвэржилтийн сэдвийг бол би эсэгээр хөндөж авсан. За энэ хүү сценийхаа хүрээд 20 дугаар үеийнт оролцохдоо үйлдвэржилт заавал хэрэгтэй юм. Өнөөдөр бүтэц зохион байгуулалт өнөөдөр төрийн бодлого маань хэр байгаа юм бэ? Үнэхээр болохгүй байгаа гэдгийг өнөөдөр жинхэнэ манай залуучууд олон талаас нь хөндөж ярьлаа. Тэгэх юм бол түн шийдэл нь юу юм бэ гэдэг талаас нь зогсоор нь хандъя гэж хэлсэн. Ийм зорилгоор энэ хүү илтгэлийн би бэлдлээ. Ширдээ багтчлаа. Тэгээд одоо цаашдаа өргөжлүүлнэ. Ер маань өөрөө бас хугацаатай удирдамж маань их тийм ээ. Эндээ байгаа Улаанбаатартаа урт хугацаагаар ингээд ийм хөтөлбөрөд гарч ирсэн шүү дээ. Тэгээд ирэхээр бас эргэлзэх сэтгэл төрсөн л да. Яг би ч өөр ажил хэрхэлж байгаа орнуудад амьдарч байгаа хүн. Тэнд чинь бас ажил амьдрал бүх юмуд байна. Тэр болгоныгаа ингээд юу гэдгийг тодорхой хэмжээгээр cancel та тийм ээ. Орхиод энд ирээд ингээд байх боломж маань юу вэ те. Тэгээ нөгөө ард тус амьдрал байгаа учраас нөгөө альтернатив байдал үүсэж байгаа юм л да. Тийм аливаа юм чинь нөгөө сонголт учраас. Тэгээ тийм байдал үүссэн. Тэгээд ер нь бас нэгэнт хийсэн юм чи ер нь өрсөлдөе. Тэндээс бас олон зүйлээр сайхан шижгэлсэн залуучуудыг бас харъя. Танил ядаж танилцъя. Тэгээ явъя гэсэн юм шийдлийг гаргаж ирсэн. Тэгээд наашаа сонгож орж ирсэн. Хар хоноос цагаан хураг гардаг гэдэг ухаан дардын минь үг байдаг. Өнөөдрийн улс төрчдийг би хараад энэ ард түмнийхэн амьдралыг зовлон бэрхшээлийг хараад харах нүд нь согорсон байна гэж би боддгоо. Өнөөдөр ард түмнийхэн зовлон жаргалыг сонсох чихэн дүлэрсэн байна гэж би боддгоо. Ард түмнийхэн бэрхшээлийг мэдрэх зүрх сэтгэл нь чулуу болсон байна гэж би шүмжилдэг юм аа. Гэхдээ өнөөдөр болохгүй байгаа бүхнийг шийдлийг хайж ийм олон залуучууд хуран чөглөрч нийгмийнхээ харамхуй бүхнийг даван туулж гэрэлгээ оруулъя гэж залуус цугласанд баяртай байна. Тийм ээ. Харамхуй бүхэнд гэрэл тусахаар би ирлээ. Би Цэдэнтамба Баян хонгор аймгаас оролцож байна. Баярлалаа. Янз янз л байна. Ер нь бол янз янз тий. Сансныг бодоход сул хүмүүсч байсан. Бас чадaltaй үнэхээр сайхан залуучууд боловсролтой. Бүх ийм залуучууд Монголд байд юм уу гэмээр бас сайхан залуучууд маань бас орж ирсэн. Ийм залуучууд байна. Тэгээд нүрхээ ярьж байгаа шийдлүүд ч гэсэн өөр байсан. Тэгээд энэ хүмүүсээс бас авж байгаа зүйлүүд байна. Тэгээд хамтраад ирэхээр ч бас энэ донтор ч нөгөө багийн ажиллагаа ойлголцлоос ахгүй л тийм ээ. Олон зүйлүүд бас үүссэн. Тэгээд ингээд л ямарчсан ирээ хамтарч хамтарч 2 сар гарсан бас хамтарч ажилласан да. Миний энэ удаагийн сонгуульд орсож байгаа бүрийн хөтөлбөр маань бол ажил орлоготой Монгол хүний төлөө нэр дэвшиж байна. Учир нь гэвэл манай багт маш олон залуучууд маань ажилгүй байна. Манай багийн өнөөдөр ард иргэдийн нийт 10 орчим хувь нь дөнгөж ажилтай байна. Тал орчим хувь нь ямар ч ажил орлогогүй өнөөдөр хөдөлмөргүй гэртээ суугаад өнөөдөр байж байна. Үүнээс нь болоод ажил орлогогүйгаас нь болоод олон хүн ядуу амьдарч байна. Ядуу амьдарч байгаа учраас тэр хүмүүс нийгмийн хамгийн баталгаагүй эмзэг хэсэгт амьдарч байгаа ийм хүмүүс болоод ингэж хөрсөж байгаамаа. Тийм учраас энэ хүмүүсийн яг өнөөдөр ажил орлоготой болгохын тулд өнөөдөр би энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаамаа. Энэ дотор маань бас харьцангуй эрүүл залуучууд нийгмээ өөрчлөе, арай нэг энэ улс төрийн системийг бохор тийм ээ энэ тоглоомыг бол өөрчлөе гэсэн үзэл бодолтой учраас энэ хүмүүс маань бас арай өөр дүрмээр тийм ээ өөрсдийнхээ үнэт зүйлээр бас сонголтоо хийж бас багаараа ингэж шудраг шийдвэр гаргах болов гэж би бол итгэсэн. Тийм учраас бас тэр улс төрийн ширийн тоглолтуудыг гэдгээр мэдчихсэн ч гэсэн те өөрөө ч гэсэн зохион байгуулах боломжтой байсаар би тийм бол хийгээгүй л те. Тэгсэн чи өөрөө нэг улс төрийн хажиг өнөөдөр яг байж байгаа улс төрийн тэр системийн яг л жижигсэн өдрөөр манай дээр бий болоод тэр тоглолтод өөрөө орсон. Тэгээ яг хасагдгаа шахсан мэдээж бас зөвлөхийн бас шийдвэрээр бас эргэж үлдсэн. За эхний хүн Цэдэнтамба. 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 Би Цэдэнтамба гэж нэрлэмээр байна. Цэдэнтамбаага. Цэдэнтамба гэлээ. Яг хөө тэн дээр бол бас л нийгэм маань тийм ээ. Тэр заваа хөлбөр маань бичил зүйл маань өнөөдөр бас залуучууд маань хадагдаал байгаа юм байна да. Бас л залуучууд маань шинэ үе маань бас ахаад болоогүй л байгаа юм байна да гэсэн ийм мэдрэмж төрчихсөн. Би мөнхчүүлэнд арай өөр боломжийг олгоё гэж бодож байна. Дуу хоолой бол зүгээр би төрдгөө. Энэ бол тодорхой агуулгыг бодож нийгэм төлөх дуу хоолой болж бий болж тэрийг нь олон нийтэд хүргэдэг ийм ажлыг өөрийн нийгмийн зүтгэлтний одоо эхлэл байсан бол
арай өөр хэлбэрээр энийг өгүүлжлэх хэрэгтэй юм байна. Тийм учраас энэ удаа тэмцээний орхиод арай өөр аргаар нийгмийн сэтгэлтэн болох ёстой гэж би бодож байна. Ингээд Цэдэн дамд амжилт хүсье. Нэгдүгээрт нь 90 сайхан найзтай боллоо. 20-дугаарт нь 90 сайхан шийдлийг сонслоо. 3-дугаарт нь бас олон ийм хүмүүсийн чадвартай Монголын лидер болсон ийм хүмүүсийн яриа хэл тийм ээ. Энэ хүмүүстэй уулзах сайхан боломжууд гарлаа. Энэ хүмүүсийн яриа хэлийг хамгийн шууд нүүр тулж байгаа яриа хөрөгийг сонсоод ингээ авах бол гайхамшигтай сайхан мэдрэмж байлаа. Гэрмжлэнгээр олон зүйлийг бас нэрлэж болно л доо. Хар хоньноос цагаан хураг гардаг гэдэг ухаан дардын минь үг байдаг. Өнөөдрийн улс төрчдийг би хараад энэ ард түмнийхэн амьдралыг зовлон бэрхшээлийг хараад харах нүд нь сохорсон байна гэж би боддгоо. Өнөөдөр ард түмнийхэн зовлон жаргалыг сонсох чихэн дүлээрсэн байна гэж би боддгоо. Ард түмнийхэн бэрхшээлийг мэдрэх зүрх сэтгэл нь чулуу болсон байна гэж би шүмжилдэг юм аа. Гэхдээ өнөөдөр болохгүй байгаа бүхнийг шийдлийг хайж ийм олон залуучууд хуран чөглөрч нийгмийнхээ харамхуй бүхнийг даван туулж гэрэлгээ оруулъя гэж залуус цугласанд баяртай байна. Тийм ээ. Харамхуй бүхэнд гэрэл тусахаар би ирлээ. Би Цэдэн Дамба Баян Хонгор аймгаас оролцож байна. Баярлалаа. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Ган хуйгийн Цэдэн Дамба. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Unilive үзүүлж байна. Америкийн рок хөгжмийн домогт хамтлаг Eagles-ийн хотод Калифорни, Tequila Sunrise, Espirito зэрэг сэтгэл хоногсон шилдэг дуунуудыг дахин сонсох алтан боломж ирлээ. Тоглолтод Shar Eric, Fifth Avenue хамтлаг дуучин Мэдгма, дуучин Оё, Fire хамтын гитарчин Билбэ, соло гитарчин Атганар оролцсон. Dasprig Hi-Fi, Orange Records-ийн бүх салбаруудаар худалдааж байна. Зөвхөн Unitel-ийг хэрэглэгчид жижиг карта ашиглан тоглолтын дасбараа 20% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой. 3 дугаар сарын 8-нд Broncos Event Hall 19 цагаас уулзцгаая. Мөн Univision-ийн IPTV-гийн 88 дугаар сувгаар шууд дамжуулан үзүүлэх болно. Мөнгө төшөх байгалийн мөнгө. Намар үлийн шин загварууд худалдаанд гарлаа. Univision гэр бүл Хонконг руу Univision одоогийн болон шинэ үзэгч та бүхэн Hollywood Box Office кино үзэх мөртөө урамшуулалд оролцох эрхээ зөвлөдөрэй.
3 дугаар сарын 15-ны шууд нэвтрүүлгээр гурвалсан үйлчлэгээний классик премиум класс багцуудын 1 жил ашиглах эрхийн эзэд гэр бүлээр ухаалаг утасны эзэд болох нэг эрхийн эзэдийг тодруулж хамгийн азтай Univision хэрэглэж гэр бүлээрээ Хонконгийн Disneyland руу аялах хэрэгтэй болно. Хонконг үйл тасалбарыг Hollywood Box-оос Univision. Та дотны хүмүүстэй дуртай дууг нь бэлгэлээрэ. Дуртай хөгжмөө Uni Music-с. Эрхэм үзэгчдээ улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн нэвтрүүлэг маань Америкийн нэгдсэн улс дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрж байна. За нэвтрүүлгийнхаа хүндтэй зочныг үзэгч та бүхэндээ уулзуулъя. Америкийн нэгдсэн улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Ганс Сүх өнөөдөр бидэнд бас цаг зав гарган уулзаж ярилцаж байна. Тэгээд юун түрүүнд бас улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийг дэмжиж Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо манлайллын тусгайлсан хөтөлбөрт суралцахаар хүрэлцээрсэн залуучуудад маань бас одоо энэ 3-7 хоногийн хугацаанд суралцах, тэгээ эрдэмтэн судлаачтай уулзаж ярилцах, бас хоорондоо тодорхой сэдвүүдээр мэтгэлцэж санаа бодлоо солилцохын боломжийг одоо байр савны асуудлаас эхлээл хүндрэлтэй шүү дээ. Тэгээд энэ бүх боломжийг олгож хамтран дэмжиж ажиллаж байгаа та бүхэнд танаар дамжуулан танай хамт олонд баярлсан талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. Манай төслийн тухай мэдээллийг таны хувьд аваад өөрөө бас улс орноо хөлийн чандад олон жил бол төлөөлөн сууж байгаа дипломат хүний хувьд ер нь хэрхэн хүлээж авсан тийм ээ одоо эх орныхын зүгээс залуучуудын энэ одоо том хүч хүрэлцээр суралцах болсон гэх мэдээллийг бас авсан баг тийм. Тэгсэн. Та нарын явуулж байгаа арга хэмжээг бол бас ач холбогдолтой арга хэмжээ гэж зөвхөн хувь хүний хувьд бодож байна тийм ээ. Яагаад гэвэл одоо улс төрч одоо мэрэгжилтэн тэгээд энэ ардчлал үйл явц гэл энэ бүх юм нэг хэсэг чинь одоо энэ ерөөсөө үйл явц учраас тал талаас нь харж үздэг баг. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ үйл явц чинь ингээд уул нэг гүнзгийрээд тэгээд явж байгаад одоо их тийм төлөвшсөн ардчлал бий болоход энэ хүмүүсийн удирдагчдын манлайлагчдын үүрэг ороол маш их. Тийм учраас зүгээр мэрэгжсэн манлайлагч гэх нь хайшаа юм. Гэхдээ энэ бол их том өөрөө салбар. Одоо энэ үйл явцыг дандаа дагуулж явдаг, зөвөөр нь хардаг, зөв өнцгөөс нь ойлгодог. Энэ чиглэлээр бол мэдээж одоо энэ их одоо залуучууд ялангуяа тий ач холбогдолтой арга хэмжээ гэж би бодож байгаа. Америкийн нэгдсэн улсын конгресс, сенатын танхимд ингээд 30 жил, 40 жил ажиллаж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар бол одоо жинхэнэ мэрэгжсэн улс төрчд. Энэ улс орны хөгжил, төлөв, хандлага, чиглэл бүгдийг ингээд бүр тодорхойлоод явж байгаа. Тэр чигээр туршлага. Тэгээд ингээ хараад ахаар бол төлөөлөхийн тулд маш их юм яаж байгаа. Тэр чинь тэр улс орны бүхэл бүтэн асуудлыг ярьж төлөвлөж одоо өөрийнхөө сонгогчдод танилцуулж тэгж ингэж хурж ирээд тэгээд дараагаар нь одоо амлалтаа биелүүл гэсэн ийм зарчмаар явдаг. Тэгээ мэдээж шинжлэгдэн шүү дээ. Жишээлбэл өнгөрсөн удаагийн лекцэн дээр ярьжсэн тийм яагаад төлөөлөгчдийн танхим 2 жилээр байдаг вэ гэвэл тэднэрт ойр ойрхон сануулж гамаа гэж. Яагаад сенатын танхим нь 6 жилээр байдаг вэ? Гэхдээ 2 жилээр нөхөн сонгогддог. Нөгөө 100 хүн чинь. Тэгэхээр тэд нар чинь ерөөсөн байнга ой санамж нь сэргэг. Хэрвээ хариуцлага алдаад тэгээ сонгогчдоос санал авч чадахгүй л тэгэл одоо танхимаас гараал явдаг. Тийм учраас улс төрийн их том соёл. За Америкийг яагаад ирсэн бэ гэвэл мэдээж та нар энэ бол их зөв газар. Яагаад гэвэл Америк бол одоо за энэ бол тэгшэрх одоо хүний эрх, ажлын боломж, амьдрах боломж бүгдийг ингээд ерөнхийд нь их сайн тавьж өгсөн орн тийм ээ. Тэгэхээр ганцхан л юм байна. Хууль. Тэгэл хууль л хэрэгжүүлнэ. Тэгжээж сая нөгөө хүмүүс нь би тэгшэрхтэй юм байна. Би одоо цагаан арьстан байна, би хар арьстан байна, би одоо Азиас ирсэн, Мексикээс ирсэн гэдэг юм нь өөрөө хуулиараа ингээд зохицуулаад нийгмийн зохицлыг олдог. Ийм л газар юм байна. Хаана хууль сан хэрэгжин тэнд дэг журам байна. Сайхан байдаг. Зүйл ихтэй нэг юм. Маш их тэр алхам дотнод нь суралцах зүйл ихтэй. Төлөвсөн юм зөндөө байна. Төлөвшөөгүй юм их байна тий. Тэгэхээр тэрийг одоо манай залуучууд ингээд үзэж хараад ингээд улам дэлгэрүүлээ явах юм бол аль ч нэг юм адилхан одоо сайхан болж болно л гэсэн. Тийм л өдрөг сэтгэлтэй байдгийг. Хуулийн
тэгш хэрэгжилт одоо eco protection гэж хэлдэг. Өөртлөөсөө тэгш хамгаалалт гэдэг. Яг харахгүй бол бас би тантай санал нэгдэж байна л да. Тэгээ та дөрвөлдөө сүүлийн 25 жил монголчууд алтгаас илүү онсон гэж. Яг энэ залуучуудад хандаад та яг одоо ямар чиглэлээр нь илүү анхаарч сурч ямар чадвараа илүү хөгжүүлээсэ гэж бодож байна. Мэдээж та бол ингээд тодорхой олон газруудад үүрэг гүйцэтгээд нүдний ялгаа харилаад хөгжлийн энэ загвар энэ жишээ бол Монгол зүгээр юм байна гэж сайжруулах хуулийн тэгшээр хэрэглэдэг шиг. А тэгвэл яг хувь хүн талаасаа энэ залуучуудыг одоо ямар чадварт илүү сурч дадаасаа гэж хүсэж байна. Та тэр талаар ярихгүй. Хүн бол ерөөсөө хамгийн түрүүнд л хувь хүн талаасаа бол төлөвшөх ёстой, тийм ээ. Төлөвшөх ёстой гэдэг нь бас л их сонио ойлголт. Зөв гэдэг ойлголт бол их одоо олон тайлбартай. Тэгвэл ингээд нийтийн хараанд нийцхүйц тийм одоо төлөвшлөлтэй болно л гэж боддог. Тэгэхээр гадаад сурах хэрэгтэй, дотоод сурах хэрэгтэй, монголоо мэдэх хэрэгтэй, мэдж байгаа юмаа сайн хуваалцах хэрэгтэй. Би бол одоо яг мэргэжлийн дипломат хүн. 1992 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгсөж ирээл тэгэл тэрнээс хойш гадаад яамд одоо 20 гаруй жил 23 4 жил ажиллаж байгаа. Тэгэхээр л юуны яг л одоо манлайлагч, одоо улс төрч, сайн инженер, сайн дипломатч одоо бүхэл мэргэжил бол зөвхөн өөрийнхөө мэргэжлийн чанараар шалгагдаал, ахиал. Тэрий чинь бид нар юу гэж яриад байгаа гэхээр хувь хүн тийм байж болно. Явж яваад нөгөө институт тогтолцоо гэдэг байна шүү дээ. Тэгээ нэгэнт мэдээж бас хүний нутагтах өөрийнхөө их оронд бидний хувьд бол ингээд тухтай сууж байна. Бидний хувьд бол одоо өнгөрсөн даваа гарагаас эхлээд яг элчин сайдын яамн дээр залуучууд маань одоо хичээлдээ сууж байна. Тэгээ бидний хувьд сурвалжлагаа хийгээд ингээд ажиглаад байж хат нөгөө консулын үйлчилгээгээд одоо өдөр тутам бас монголчууд маань тэгээ ер нь бас Америкийн иргэд бас яг элчин сайдын яамаар маань орж гарч үйлчилгээ авч байна. Тэгээ өчигдөр бол залуухан гэр бүл бас гэр бүлээ батлуулж байгаа юм сайхан үйл явдалтай бидний хувьд бол таарсан. Тэгээд Америкт байгаа монголчууд маань ер нь ямар байна сүүлийн жилүүдэд одоо хандлага одоо 90-ад оноос хойш бол тийм нүүдэл асар их тийм нүүдэл байсан бол одоо бол харьцангуй тогтоо эрхэлж байгаа бизнесүүд нь амжилттай болсон бас их сайхан амьдралтай ийм байдал байгаа. За нөгөө талаар бас эх орн руугаа буцаж байгаа хандлагууд бас их байгаа. Та яг өнөөгийн байдлын тухай мэдээлэл өгөхгүй. Энэ бол бас л одоо дипломат хүний хувьд ихэ тийм бахархуу штэ. Хүмүүсээ одоо хөлийн чандад сайн сайхан аж төрөөд тий хөлдөөрөө зогсоод ингээд явж байгааг харахад бол их сая манай нэг Монгол эзэнтэй компани 10 жилийн хавьг хийж байна. Вашингтон DC-гийн хувьд бол тэр компани нэр бол ерөөсөө бүр цагаан ордон шиг болцсон. Тийшээгээ л ханддаг. Тэгээд тэр Craigslist гэдэг тэр нэг номерын юутай ревю гэж ярьдаг штэ хүмүүс үзэл яасан сайн яасан айтайхан тэгэрэ ингэрэ нэг номерт. Тэгэхээр ч Монгол хүний хувьд одоо их гоё байгаа байхгүй юу. Тийм учраас одоо өөрийгөө одоо манай юутай азтай дипломат. Тэр яагаад гэвэл тийм юугаа хүмүүсийн гоё юу харж штэ тий. Тэгэл уулзаж уучраад ингээл явж явах чинь ярих юм ихтэй дандаа л өөдрөг юм ярина. Одоо тэгээ нөгөө хүмүүс чинь бүр ирээд саналаа хэлдэг болсон байна шүү дээ. Одоо зурагт харлаа, нэвтрүүлэг харлаа. Тэр нь жоохон тийм байна. Тэгж өөрчлөе. Хамгийн гол нь одоо ингээл тийм байна гэхгүй. Энийг ингэж өөрчлөх ёстой юм байгаа шүү. Өөрчлөе гэ. Зарим нь явж шít. Зарим нь төсөл бичээд илгээгээд. Тэгэхээр тэр чин их том тэгшлээ гоё тий. Сэтгэлгээний болоо тэр юуны. Манай энд чин тэгдэг юм байна. Ийм байвал айтайхан амьдраад болдог гэдгийг бүгдээ ингээ ойлгоцсон. Тийм л сайхан аж төрөлтэй хүмүүс байна. За тэгээд бидний хувьд бол яг энэ Америк нэгдсэн улсын Вашингтон хотноо залуучуудын маань манлайллын тусгай хөтөлбөр бол 3-7 хоногийн хугацаатай үргэлжлэн. Тэгэхээр бас элчин сайдын яаманда бас монголчуудтайгаа төлөөлөлтөд уулзах байх. Тэгээд та бүхэнтэй тодорхой сэдвүүдээр дахин ингэж ярилцах боломж олдно гэж итгэж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн маань цагт бас цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Тий та нар одоо бид нар бас л цөмөрөөл азтай. Энд чинь өөрийн гэсэн байргүй элчин сайдын яам бас байгаа шүү дээ. Тий манай доотлын энэ заалыг бол ингээд бас түрүү хэлсэн бид нар ингээд засаад монголчуудаараа засуулаад тэгээд та нар хурж ирээд энэ доор өөрийнхөө байр юм хийн гэдэг чинь тий. Тий дайггүй энэ чинь тий. Энд сайхан боломжийг олгож байгаа элчин сайдын яамны хамт олондоо дахин талархлаа илэрхийлье. За улс төрчин манлайлагч төслийн цуврал нэвтрүүлгийн
одоо энэ удаагийн дугаар Америкийн нэгдсэн улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны байрнаас үзэгч та бүхэнд хүрч байна. Тэгээд нэвтрүүлгийн маань бас нэгэн болонд Монгол Улсын элчин сайдын яамны элчин зөвлөх ганц үг оролцож бас ярилцлаа. Бид дараа нь бас тодорхой сэдвүүдээр Америк Монголын харилцаа тийм ээ. Ер нь монголчуудын маань эрх ашигын асуудал, чухал сэдвүүдээр бас тусгайлсан ярилцлагуудыг дахин хийнэ гэдэгт итгэж байна. Ингээд нэвтрүүлгийн маань үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Борхүүгийн Гүнсэн. Би урд нь их боддог байсан. За ер нь л бодож байгаа шүү дээ хэдүүлээ те. Одоо хүн болгон бодож байгаа гэж боддتي. Яаж одоо монголоо ойлгохгүй гээл. Тэгэхэд би нөгөө магистрт хамгаалж байхдаа нэг хулд орж идэх мундаг багштай би таарсан юм л да. Тэгээд тэгэхэд хулд орж байгаа өөрөө яг нөгөө тогтвортой хөгжлийн тухай их судалж, бүр тэрийг хэрэгжүүлж, бодлогыг бичиж, одоо гардан бичиж те. Одоо багийн анхлагч нь хийж тэгээ явж исэн байл та. Тэгээд доктортой хөгжил гэдэг юмны тухай би урд нь зөндөө сонсдог байсан хэрнээ нэг айхтар анхаардаг байсан байхгүй юу. Гэтэл би хулд орж байгаа оюутан болсноос хойш яг ингээд сонирхоод эхлэхгүй юу. Айгүй мундаг багшилтаа тэгэд өнөөхий чинь судлаад эхлэхгүй юу. Сонирхоод хулд орж байгаа бичсэн номнуудыг уншаал тэгсэн чинь яалтчгүй. Одоо би юу тэнд одоо миний үзэл бодол гэхэд хэлж болно. Одоо итгэдэг манай Монголын хөгжлөг бол доктортой хөгжлөл үнэхээр аварч чадна гэдэг. Тийм болохоор би нөгөө энэ нэвтрүүлд орохдоо би шууд л ерөөсөө надад нэг удаан бодох шаардлага байгаагүй. Яг нөгөө өөрийнхөө яг нөгөө бодож исэн юм а те доктортой хөгжлөө би бариад явна даа гэж бодож исэн. Улс төр шинэ манлайлагч төслийн шилдэг оролцогч Борхүүгийн Гүнсэн. Надад шийдэл байна. Нийгмийн хөгжил дэвшил нь хоорондоо нарийн нэгт холбоотой нийгмийн олон өгөгдлүүдийн харилцаа хэрхэн зохицуулахаас хамаардаг. Аливаа асуудлын шийдлийг олохдоо юуны төрөнд цогц зураглалыг харах нь зүйтэй болов уу? Эмч хүн гидсний өвчин мухар олгоё гэж андуурч онцлон хагалгатай адил аливаа шийдэлд хүрэхэд онцлогоо зөв байх нь амин чухал юм. Судалгааны төв Эрдэм шинжилгээний институт гэх мэт салбарыг илүү хөгжүүлснээр бид энэхүү зөв шийдэлд хүрэхийн тулд заавал шаардлагатай онцлогооны процесст бэлэн байх болно. Ямар нэгэн шийдэл ирээдүйд чиглэсэн байх нь чухал. Бид юуны төлөө шийд гаргаж түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Олон зуун жил амар амгалан эрүүлэх аз жаргалтай элбэг дэлбэг аж төрхийн төлөө зүтгэж тэмүүлж ирсэн. Ингийн тулд бид яах ёстой вэ? Үрд нэрээ дуурсгах Монгол брэнд хайгаад л байдаг. Арай бид хамар дор байгаа зүйлээ харахгүй байгаа юм биш биз? Монгол гэх хэдэн мянган жилийн турш дэлхийд нэрээ цуурайтуулсан брэнд бидэнд байна. Хусаад арилахгүй энэ хүндэтгэлтэй брэндийг балартуулахгүй аваад явах нь чухал. Эхэн тунгалаг бол адган тунгалаг гэдэг. Монгол улсын хөгжлийн гарц байгаль ихтэйгээ зөв хамтран ажиллахад оршино. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Борхүүгийн Гүнсэн. Сүхбаатар дүүргээс оролцож байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор Сүхбаатар дүүрэг дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нөгөө юм хурлын зааланд болж исэн. Тэгэл анх очоод бид нар чи өглөө очоод нөгөө нэг хөрхөн юу мандатаа авдаг штэ те зураг өгж наагаад тэгэхэд бас их гоё санагдчихсан. За сайн байцгаана уу. Энд хөрөлцөн ирсэн хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо ингээ эргээ санахад бол надад ерөөсөө мартагддаггүй нэг юм байдгийн. Удирдлага акцент хичээл орж исэн Зүлфикар гэдэг багшаг манай юу байсан байхгүй юу шүүгч нарын нэг нь байсан. Тэгээ би нөгөө доктортой хөгжлөө ярьж байхад Зүлфикар багш надаас асууж исэн. Наан чин шин юм юу байна гэж асууж исэн байхгүй надаас. Тэгтэн би хариулж исэн. Энэ яг нөгөө яагаад бид нар заавал тийм ээ ингээд нэг гадаадын тийм ээ Джон Смит ч гэдэм үү юу ч нэг гадаад нэр хэрхэл шин юм шиг болчдөг. Урд нь байсан юм цоошин юм биш. Гэтэл сайн ярих юм бол бид нар чи ингээд ид шилдэж цоош Эйнштейн хүртэл өөрийнхөө томьёо гаргахдаа урд нь байсан хүний томьёон дээр тулгуурлаж ийж урд нь байсан юмаа судалж ийж тэгж ийж альва нэг нээлтийг юм тийм ээ. Тийм болохоор би доктортой хөгжлийг ч гэсэн би арай өөр өнцгөөс харах юм бол тэр чинь шинэ болж чадна да. Тэгж хариулж ирсэн. Тэрийг би ерөөсөө мартдаггүй. Монгол орныхоо гэрэл гэгээтэй ирээдүйд би итгэдэг. Монгол орныхоо сайн сайхан бүхний төлөө иргэн бүр хөдөлмөрлөх ёстой гэж би бодож байна. Монгол орноо хөгжил дэвшийг хармаар байвал бид нар иргэн бүр чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Тийм учраас миний бие Борхүүгийн Гүнсэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс оролцож байгаа та бүгдийг итгэцгээе. Хөдөлмөрлөе. Чин сэтгэлээсээ хандаа гэж уриалмаар байна.
Бид нэр ингээд айгүй мундаг том хүмүүсийг ингээд хардаг шүү дээ. Одоо баг ондгой байна, очир отгой байна. Тэгэл бид нар чинь үндсэн хуулийн цэц дээр утсан тийм ээ. Тэгэл дорилог жавгаатай байна гэл айгүй өндөр том тушаалтай хүмүүстэй бид нар ингээд нүүр төлж уулзж байгаа. Бид нар энэ нэвтрүүлэлд ороогүй байсан бол тэр болгон бид нар чи өдөр болгон тийм мундаг хүмүүстэй тааралдаад авахгүй шүү дээ. Ямар гоё энгийн даруухан байд юм бэ? Энийг магадгүй зарим хүмүүс одоо тал засч ин гэж ойлгож байгаа хүмүүс байж магадгүй. Гэтэ би үл энэ дээр тал засаагүй яг боддоор би одоо тэр хүмүүстэй уулзахад үгүй урд нь бодож исэн бүх имиж байхгүй зүгээр л албан тушаал ахих тусам илүү сайхан тайван болд юм уу да. Энэ нэвтрүүлэгт орсон түлхүүрдэж өгдөг байхгүй юу? Тэр хэмжээгээрээ бид нар чи хөгжиж тэр хэмжээгээр бид нар чи хичээж тэгж явж байгаа болохоор үнэхээр өгөө шүү дээ. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Боргхүүгийн Гүнсэн. Хамгийн ихний шатнд гэх чинь одоо чинь нэгэнт би өөрөө улс төрч хүн болно гэж зорилгодоо хүрэх гэж явж байгаа нэг бүсгүй тийм ээ. Тэгээд тэгэхэд энэ их олон хөрөнгө мөнгө шаардлагатай шүү дээ. Зүгээр ингээд би улс төрч болмоор байна гэж болчихгүй. Энэ дандаас өөрөөс минь маш их юм шалтгаална. Тэгэхээр бид нар тэрээ ирээдүйд бид нар одоо Монгол улсыгаа ямар хармаар байна. Тэгээ одоо бид нар төсөөлнө шүү дээ. За би ирээдүйд миний Монгол улс миний их орн тийм гоё байна гэх тэр өөрчлөлт нь өнөөдөр бид нар өөрсдөө байх хэрэгтэй юм байна. Нэг ясандаа бид нар өөрсдөө өнөөдөр бид нар ирээдүйхээ тэр сайн сайхан амьдралын төлөө өнөөдөр бид өөрсдөө хариуцлагатай одоо барьж босгох хэрэгтэй байна. Их юм судалж мэдэх хэрэгтэй. Дээр нь их хөрөнгө мөнгө бас хэрэгтэй. Одоо жишээ нь би ингээд өнөөдөр ингээд хууль яриа сууж энэ битэрийн ярьж байгаа зурагтаар гарна. Хэрвээ би энэ нэвтрүүлэлт ороогүй байсан бол би энэний төлөө хичнээн сая төгрөг төлөх үлээ. Тийм болохоор би үл зүгээр наадхан санхүүгийн асуудал дээр би үл UBS-ийн нэвтрүүлэлт орсондоо үнэхээр их баярлж байгаа. Хоёрт мэдээж зөндөө олон юм сурж байгаа. Альва асуудлыг шийдэхэд нарийн тооцоотой, алсын хараатай бодлого шаардлагатай. Бодлогоо биелүүлэхийн тулд хэрэгжүүлэлт шаардлагатай. Гэтэл өнөөдөр намчирхол, фракц, бүлэглэл гэх мэт нэрнүүдээр бамбаагаа хийж зөвхөн өөрсдөө эрх ашгийг тэргүүнээ тавьсан хүмүүсийн ятгалаг явж байна. Хэн нэгэн зөв шийдэл гаргалаа гэхэд тэдгээр хүмүүс улс их орны төлөө хэрэгжиж болох үйс. Одоо хүмүүсийн бидний амьдралыг дээшлүүлж болох үйс тэр бодлогыг хоош нь татаж байна. Чөлөөт хэвлийн загалмайлсан эцэг Даштандууга хэлсэн байдаг. Мөн сайндаа зааж, мурын шулуунаа засаж, мөнхөг нь цэцнээ зандрахад би үнэн голоосоо дургүй, үзэн ядаж байна гэж. Би ч мөн адил. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Боргхүүгийн Гүнсэн. UBS телевизийн хамт олон тэгээд EBI хүрээлэн одоо энэ нэвтрүүлгийг улс төрч шинэ манлайлагч гэдэг энэ нэвтрүүлгийг бий болгосон бүлэг хүмүүс байгаа штэ. За энэ дотор чинь зөвхөн тэр удирдлага орохгүй. Одоо камерчин залуучууд байдгийг шагаа гэдэг нөхөр хөөгүй тэр чинь хар өглөө 7 цаг гिचл босцсон л камерны хаар зогсож л байдгийг. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа айгүй олон залуучууд байгаа байхгүй манай ажлын албан сэтгүүлчтэй те тэр болгонд одоо энэ залуучууд бидрийг ингээд боломж өгөөд бидний ард одоо арын фронт гэсэн үг шүү дээ нэг хэсэндээ арын фронтыг ингээд гялалцтал сайхан амжуулж аваад байгаа те нойргүй хойлдгүй яваад байгаа та хэдтэй чин үн ингээсээ баярлаа. Монгол орныхоо гэрэл гэгээтэй ирээдүйд би итгэдэг. Монгол орныхоо сайн сайхан бүхний төлөө иргэн бүр хөдөлмөрлөх ёстой гэж би бодож байна. Монгол орноо хөгжил дэвшиг хармаар байл бид нар иргэн бүр чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Тийм учраас миний бие Боргхүүгийн Гүнсэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүргээс оролцож байгаа та бүгдийг итгэцгээе. Хөдөлмөрлөе. Чин сэтгэлээсээ хандаа гэж уриалмаар байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Боргхүүгийн Гүнсэн. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За тэгэхээр манай төслийн хувьд залуучууд маань нэлээд хэдэн хоногийн хугацаанд энэ улс төр манлайллын чиглэлээр за төр засгийн бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд тийм ээ ямар байдаг талаарх тодорхой сургалтуудыг аваад явж байна. За өөрөө ч хувьд бас сургалтын тодорхой институт ажилладаг хүний хувьд манай энэ мэргэжлэх хөтөлбөрийн арга барилын талаар ямар баталтай байна?
Тэгэхээр сургалтын хамгийн уламжлал лекцийн нар бол гэж байдаг. Энд бол яаж явагдаж байна, юугаар онцлог байсан бэ гэхээр одоо яг онлайн мэдлгүүд нь тийм ээ зөвхөн лекц хэлбэрээр биш, тийм харилцсан, сан солилцсон, туршлагаа хуваалцсан, тухайн салбартаа мэргэсэн тийм хүмүүс өөрийнхөө туршлагаа хуваалцсан байдлаар яваад өдөөс хооштой бол яг тэр ярьжсэн зүйл маань яг амьдрал дээр хэр хэрэгжиж байгаа талаар ингэж амьдрал одоо онл хоёрыг хослуулсан юм тийм сонирхолтой хэлбэрээр явагдаж байгаа дав байла. Монголчуудын хувьд ийм зүйл байгаа баталгаа байдаг шүү дээ. Яг одоо ажлын байранд нь очиод яг ямар асуудал шийдэгдэж байна. Дээрээс нь тэр нөгөө онлын юмыг яаж амьдрал дээр хэрэгжүүлж яах гэдэг энэ бодит туршлага их дутагдаад байдаг сургалт нь. Тэгэхээр энэ 3-7 хоногийн энэ сургалтын одоо арга барил бол их онцлог. Тэгээ онл практикийг хослуулснараа их онцлог болж байна. За тэгэхээр хоёулаа ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Мэдээж манай төслийн хүрээнд Америк нэгдсэн улсын Вашингтон хотод нэрвшүүлэх хөтөлбөр маань нэлээд амжилттай явагдаж байна. За ингээд өдөр болгон та бүхэнд бас Америк нэгдсэн улсаас манай төслийн хүрээний одоо хичээлүүдийн нарийн маш нэрийн мэдээлэлүүд болж байгаа. За ингээд та бүхэндээ манай төсөлтэй хамт байгуулж хэлсэнээс баярлалаа. Өнөөдөр бас манай Ганабел хөтөлбөрийн институтын захирал за мөн улс төрчин мандат төслийн маань шилдэг 30 оролцогчийн маань нэг хамт олгоод оролцлоо. Өөрчмөс баярлалаа. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлгийг хүртэл баярлалаа. Баярлалаа. Харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дэмэн харамсаагүй